Сайхан өглөөний мэнд хүргэе. Сайхан амарцгаасан уу? За 5 сарын 10-ны өдрийн чимээгүй цагаа эхлэе. Эзэмнээ танд баярлалаа. Гайхалтай өглөөний төлөө талархаж байна. Эзэн бидэнд бэлдсэн таны үгийн төлөө бид талархаж байна. Тэгэд бид үгийг уншин, эзний үгээр шинжлэгдсэн, урамшсан, сэргсэн энэ өдөр байх болтугай. Тэгэд бид өнөөдөр эхний цагаа танд өргөж эзний үгийг аваад бид бас өнөөдөр баяр хөөртэйгээр урам зоригтойгоор үйлчлэхэд таны ариун сүнс бидний өдөрт болтугай. Тэгээд эзэн та үгээрээ дамжуулан бидэнтэй яриараа. Есүсийн нэрээр залбирч байна. Амен. За өнөөдөр бид нэр Эхлэл номын 39-ийн 1-ээс 23-ыг уншина. Эхлэл 39-ийн 1-ээс 23. За. Ишмаэлчууд Йосефийг Египтэд авч иржээ. Фараоны ордны түшмэл шадар цэргийн захирагч Потифар хэмээх Египт түшмэл Йосефийг Ишмаэлчуудаас худалдан авав. Яавэ Йосефтэй хамт исэн тул ажил үйл бүр нь бүтэмжтэй байлаа. Йосеф Египт эзнийхээ гэрт байдаг байжээ. Яавэ Йосефтэй хамт байгааг түүний гар хүрсэн ажил үйл бүрийг Яавэ амжилттай болгож байгааг эзэн харж байлаа. Тиймээс Йосеф Потифарын таалалд нийцэж түүнд хүчин зүтгэж ясан бөгөөд эзэн түүний гэрийнхээ даамал болгоод өөр дэсэн бүхнээ мэдлэлд нөгчээ. Потифарын гэрт байгаа бүх эд хөрөнгө Йосеф даатгсан тэр цагаас хойш Яавэ энэ Египт хүний гэр орныг Йосефийн улмаас ивэжээ. Тиймээс тэдний тариалангийн талбай гэр оронд байгаа бүхнийг Явагийн ерөөл буулаа. Потифар өөрийн гэсэн бүхнийг Йосеф татгаж идэх холноос өөр юу ч анзаархаа болов. Йосеф бие хатаг сайхан ирвэлжээ. Эдгээр явдлаас хожим хон эзнийх нь ихнэр Йосеф цээтэн гайж надтай унтааш гэж хоргоодог боллоо. Тэгтэн Йосеф гэр орныхаа бүх зүйлийг эзэм нь надад даатгаж байгаа бүхнээ миний мэдлэлд өгөөд өөр юу ч анхаарах болсон. Надаас илүү эрх мэдэлтэй хүн энэ гэрт алга. Та түүний ихнэр нь тийм болохоор танаас өөр юу ч эзэм нь надаас харамлдаггүй. Иймд би хэрхэн юм бузар мухай хэрэг хийж бурхны эсрэг нүгэл үлдэх билээ гэд халгаадаггүй байв. Өдөр бүр өнөөх эмхтэй надтай унтааш гэж хоргоосор байсан ч Йосеф түүнтэй унтах нь байтугай хамт байхаас ч татгалцдаг боллоо. Нэг өдөр Йосеф ажлыг хийхээр гэрт орж ирсэн гинхнээс тэнд нэг ч хүн байсангүй. Тэгтэл өнөөх эмхтэй Йосефийн хувцаснаас барьж аваа надтай унталтаа гэлээ. Йосеф хувцаа гарт нь орхио сугран гарч зогтов. Йосефийн хувцаа гарт нь үлдээгээд гарч зогтохыг харангуйтаа өнөөх эмхтэй гэрийн үйлчлэгчтэй дуудаад харуу тамын нөхөр маань еврей хүн авчирс биднийг доромжлуулж байна. Өнөөх чинь орж ирээд намайг хүчинт гэхээр нь би чанга орилсон юм. Дуу хадан орлонгууд нь хувцаа энд хаяад гараа зүгтчихлаа гэж хэлжээ. Тэгээд нөхрийгээ харж иртэл Йосефийн хувцыг дэрэгтэй тавиад байж. Эмэгтэй нөгөө үгээ эхнэртэй хэлж тэр гэр орондоо авчирсан өнөөх еврей болж надаар зугаагаа гаргах гэлээ. Намайг чанга орлонгууд хувцаа дэрэгтэн нь хаяад гараа зүгтчихсан гэжээ. Потифар эхнэрийнхээ болж надад ийм хандлага их үгийг сонсмогцоо өөр хэлэнд бадарч Йосефийг авч хааны хэрэгтнүүдийг хордог шоронд хийжээ. Харин Яавэ Йосефтэй хамт иж инэрэл журмаа үзүүлсээр байв. Тиймээс Йосеф шоронгийн захирагчийн тааллыг олжээ. Захирагч шоронд сууж хориглоодыг бүгдийг нь Йосефийн мэдлэлд өгч Йосеф тэнд явагдаж бүх ажил хэргийг хариуцдаг болов. Яавэ Йосефтэй хамт иж түүний гар бие оруулсан ажил бүрийг бүтэмжтэй болгож исэн тул Йосефийн мэдээлдоор бүх ямар ч ажлыг шоронгийн харгалзагч хянаж шалахгүй болжээ. Амин. За Потифарын гэрт зарагдсан Йосеф гэсэн арчигтай Потифарын гэрт зарагдсан Йосеф. За өнөөдрийн бидний үлсэн хэсгийг ингээ харах юм бол бид тайлбар уншаадах. Египтийн ордны харуулын захирагч Потифарын гэрт худалдагдсан Йосеф чин үнэнчээр үүрэгт ажлыг гүйцэтгэсэн ч Потифарын эхнэрийн уруу талхыг эсэргүүцээд хийс хэрэгт оров. Йосефийг ахнар нь үзэн ядсандаа Египтэд худалсан. Тэрээр ахнартаа гомдоо нөхцөл байдлаа буруушаасангүй. Бодит байдлаа бурхны хүсэл хэмээн хүлээн авч бүхнээ дайчилсан. Бурхан Йосефтэй хамт иж түүний ажил үйлсийг амжилттай болгов. Энэ бүхнийг ажигласан Потифар Йосефт бүрэн итгэж гэрийн дамлаар томлон гэрийнхаа бүх үүргийг даатгав. Гэтэл нэг өдөр Потифарын эхнэр Йосефийг уруу татаж унтахыг хүсгэд
Йосеф бурхныг хүндэтгэн дээдлэх сэтгэлээр зоригтой татгалзаж зайлсхийдэг. Эцэст нь Йосеф зүгтахад Потифарын эхнэр хүчирхийлхий завцсан гэж худал мэдүүллээ. Энэ худал үгэнд итгэсэн Потифар ихэд уурлан Йосефийг шоронд хорив. За надад өгч байгаа сургамж юу вэ? Ямар нөхцөл байдал байгаагаас бас тухайн нөхцөлд хэрхэн хандхаас итгэгч хүний амьдралын үнцийн шийдэгддэг. Төлөвлөгдөөгүй сорилт зовлон тулгарч байна уу? Өөрийн нөхцөл байдлыг буруутгахгүй Бурханаас зууран бүхнээ дайчлах нь чухлаа. Завхааралд авсан энэ цаг үед татгалзаад бэрх уруу татлах бол бэлгийн дур хүсэл мөн. Бэлгийн дур хүслийн өмнө өвдөг сөгтгөд ичгүүрт үр дүндэл хүрнэ. Йосефтэй адил уруу татлагаас дайжиж хэнийг уруу татахад зоригтой татгалзах нь нэн чухлаа. За өнөөдрийн бидний унсан хэсэг дээр болохоор маш онцгой нэг үгс байнга давтагдан гарч байгаа. Онцгой үгс байнга давтагдан гарч байгаа. За тэр нь юу вэ гэвэл хоёрдугаар ишлэл дээр байна. Эзэн Йосефтэй хамт байсан учраас түүний бүх ажил үйлс бүтэмжтэй болж байна. За ийм яг одоо 23 ишлэл дотор болохоор ийм утгатай үг 6 дахин гарч байгаа. Эзэн Йосефтэй хамт байсан учраас түүний ажил үйлсийг бурхантай ажил үйлсийг ерөөсөн гэсэн үг байна. Тэгээ бид нар харах юм бол боол болцсон байна шүү дээ. Боол болцсон хэрнээ түүний ажил үйлсийг бурхан ерөөсөн гэдгийг бид харж байна. Бурхан тий боолосон гэсэн түүний ажил үйлсийг ерөөсөөр байсан гэдгийг харж байна. За тэгээд өнөөдрийн үнсэн хэсэг дээр бид нар мэдээч хэрэг ингээд харах юм бол боололоод гэмээр тэ айлд ажиллаад энэ бүхэн айгүй хэцүү байсан. Гэхдээ эзэн түнтэй хамт байсан. Эзэн түнтэй. Өнөөдөр ч гэсэн бидний амьдрал заримдаа хэцүү зүйл тохиолддог. Гэхдээ мэдээж хэрэг бидний амьдрал хязгаарч боолын дайны болж байгаагүй тийм үү? Боолын дайны болж байгаагүй. Гэхдээ ядгүй хүн сэтгэл зүйн янз бүрийн хэцүү асуудлууд тохиолдох үед хямрах үед хүн одоо тэгээд зарим үед хүмүүс одоо бурхан байна уугүй юм уу гэл ингээд ундаг штэ. Тэгвэл өнөөдөр харах юм бол эзэн үргэлж хамт хийснийг харж байна. Тэгээ боол байсан ч шоронд байсан ч эзэн түүнтэй хамт байсаар байдаг тийм үү. За тэгэхээр өнөөдөр хүмүүс ийм амжилтын төлөө ялангуяа хүний хөгжлийн номыг үзэх юм бол хүмүүс бие биенийг айгүй ингэж амжилтанд уриалдаг. Тэгэхээр тэр амжилтанд уриалж байгаа зүйл нь юу гэдэг вөхөр голдон материалог юу байдаг. Материалог амжилт байдаг. Жишээлбэл одоо бид нэр ингээл орд харшинд амьдарч байгаа те хаус марсанд амьдарч байгаа асар хүмүүстээ ийм айлг харуул энэ айл ингээ бизнесийгээд амжилттай байна гэж харж байгаа боловч яг үнийг хэлэхэд өр хүүхдүүдийнх нь амьдралаар бас хүмүүсийн амжилтыг харж болно те. Гэтэл бид нэр мэдж байгаа те маш олон хүний хүүхдүүд маш аимшигтай амьдралаар амьдарч байгааг бид харж байгаа. Эцэгх нь мөнгө өгөөд хүүхдүүд нь үнэхээр ганцаардаа тэрнээсээ болоод аюу хэцүү байдлуудад орж байгааг бид харж байгаа. Гэтэл аюу хөөрхөнтэй ингээд нэг зураг гэдэг штэ нэг нуруунд дээрээ бүрэн дээрээ нэг шуудата гурил юм уу будаага тавьчихсан гурил багтал Монгол юм чинь тий гурилаа тавьчихсан тэгээд тортой маа барьцсан хүүхдүүдээ хөтөлцсөн гэд явж байгаа байхгүй хөөрхөн машингүү тий машин нэвдэрсэн ч мэдгүй за ямар ч бас машингүү тэгээд явж байгаа тэгээд тэр цалингаа авчаад гэрийнхээ хүнсийг аваад явж байгаа тэгээд гэртээ очиад ямар хөөрхөн баяр хөөртэй ямар гоё байх бол тий ингээд харах юм бол ингээд айгүй гоё тийм үү баян биш. Гэхдээ ингээд айгүй гоё. Тийм айлуудыг бид нар зөндөө мэднэ тийм үү? Тийм айлуудыг баян биш хэрнээ бүр ингээд хүүхдүүдийнхээ төлөө маш гоё тийм ухаалаг юутай зүрх сэтгэлээ ухаалгаар ингэж зориулдаг. Тэгээд тэг гэр бүлийнхээ тэр амар тайван аз жаргалын төлөө байдаг. Тэгээд тэрийг бол яг зөв би одоо ингээд нас нэмээд ирэхээр хүн чинь ер нь яг ийм л юм хардаг юм билээ. Үр хүүхэд яаж явж гин гэдэг айгүй чухал болт юм билээ. Тэгэхээр бид нэр юутай байна, юу эдэлсэн, ямар юмтай байна, яаж амьдэрсэн гэхээс илүү те бид нэрийг яаж амьдэрсэн гэдэг чинь яг үр хүүхэд дээр маань тойл болж гарч ирдэг. Энэ айгүй чухал юм билээ. Тэгээд итгэлийн амьдрал дээр болохоор бас яг ингээд хүмүүс ингээд одоо бидний амьдрал итгэлийн амьдрал бол маш олон хүмүүс энэ итгэлийн амьдралаас явсан шүү дээ. Гэтэл тэд нар заримтай бүр ингээд одоо тааралдаал одоо баярхаал гахуулаал ийм зүйлүүд зөндөө гардаг. Гэхдээ эн чинь төгсгөл биш тийм үү? Бидний амьдралын төгсгөл нь бид итгэлийн амьдралаас зуурсаар бахан төгсгөл нь үнэхээр амжилт. Энэ бол тодорхой. Энэ тийм үү? Итгэлээ эцсийн хүртэл сахин хамгаалахад энэ аягүй чухал.
Ийм ба. Тэгэд хамгийн чухал амжилт гэдэг. Ер нь хаач хийсэн амжилт юм гэдэг вэхээр бурхантай хамтах. Тэгээ манай цэглээ нөгөө нэг ингээд айгүй болон тийм харын хүмүүстэй байсан. Тэгээ би цэглээных нэг бас ятгах гэсэн байгаа тий. Визтэй болноо. Та нар эртнээс баригдаж маригдлгүй явцгаачгаа буцаа. Тэгээ бурхан Монголд ч байгааг энд ч байгаа. Хаач тань явсан газар боломж бурхан хамт байна гэдэг. Тий хараар байгаа дараа чи боломжуудаа бити хаа бурхан үнээр бас бүх зүйл хуулийн дагуу хийхийг хүсдэг шүү гэд. За ийм зүйлүүд хийсэн. Тэгэхээр Йосеф хаач хийсэн те өөрөөр хэлбэл хаач хийсэн тэрний бүх зүйл амжилттай гэж өрөөгцөн шиг те Йосефээр дамжуулаад тийм үү Йосефээр дамжуулаад захирагчтай Потифарын гэр өрөөгцсөний адилаар бас шоронд ороод өрөөгцсөний адилаар бид нар хаач явсан бидний орчин тойрны тэр хүмүүс хардаа Потифар буюу Египт хүн тийм ээ харь үндэсний хүмүүс ч гэсэн өрөөгдөж байгааг бид харж байна. Эзэнд итгэдэг хүмүүс ч гэсэн бид нараар дамжуулж өрөөгднийг бид эндээс харж сурч болно. Гоё аas тий. Бид нар хаач явсан. Бид нар айлч улс үндэстэнд ч очсон. Энд ингээд өрөөгднөө. Ийм зүйл айгүй чухал байгаа. За тэгээд энэ дээр уруу татлаг ба шийдвэр байгаа. Би яаж миний хувьд өнөөдөр ялангуяа тий 9-р ишлэлдэр энэ гэрт надаас илүү мэдэлтэй хүн байхгүй. Та түүний эхнэр учир тэр танаас босоод юу ч надад хориглоогүй. Би яаж ийм ёрын муу хэрэг хийж бурхандаа нүглүүлдэх вэ гэсэн байна. Хүмүүс ихэвчлэн нүглийг нөгөө хүний өмнө гэмнүүл хийлээ. Би одоо эхнэрээ хурцлаа, нөхрөө хурцлаа ч гэдэг юм уу те. Хүний өмнө гэмнүүл үлддэг гэж боддог. Яг энэ дээр Йосеф маш чухал зүйл гэсэн. Тэр бурхны талаар ямар чухал мэдхтэй болохыг би тарж байна. Бид нүгэл хийвэл бурхны өмнө нүгэл хилдэж байна. Бурхны өмнө нүгэл үлдэж байна гэсэн. Тийм учраас нөгөө бид нар ганцаараа байхдаа миний зам чанар хамгийн чухал харагддаг. Би яг ганцаараа байх үедээ би яг ямар байдаг вэ гэдэг маань яг бурхны өмнө байна гэсэн. Тэгээ хүүхдүүдээс тэг хүн харахгүй ч гэсэн бурхан харж байгаа. Хүмүүс хүнийг хуурч болно, чадна. Гэхдээ нэг зүйл ганцхан л зүйлийг чадахгүй гэдэг болохоор бурхныг хүрч чадахгүй гэдэг тийм ээ. Бурхныг хүрч чадахгүй. Тэгэхээр Йосеф би итгэлийн хамгийн чухал зүйл нь энэ. Би нүгэл үлдэхгүй, би бурхны өмнө нүгэл үлдэхгүй. Би одоо Потифарын өмнө тэ би ингээд энээс болоод би ажилгуулаад эсвэл тэ шоронд ороод үхээд ингийг тэр зүгээр эцээ хүртэл бурхны өмнө нүгэл үлдэхгүй. Нүгэл бурхны өмнө хэрэг нүгэл үлдэх вэ гэж ингэж хэлсэн байна. За би та нарт нөгөө нэг ярьжсэн тэ би нөгөө юу яасан хойд солонгосын талаар сургалтанд очиж залбирлын тийм актив байд юм бэ. Тэгээ тэрэнд ингээд нөгөө сунаа гэж ярьсан шүү дээ. Тэгээ өчигдөр очисон. Тэгээ өчигдөр очиод маш гоё байсан. Маш гоё. Юу ихэр миний айгүй бол байнга үзчихсэн. Бараг ингээд нэг гэр бүл нь яаж ингэж орж марсныг бүгдийг мэддэг. Хойд солонгосоос Англид очиод Англи элчин сайд байсан. Англи элчин сайд байхдаа 2 хүүтэй ч 2 хүүгээ аваад эхнэрээ аваад нэг оргож ирсэн. Тэг эхнэр нь болохоор эхнэрийнх нь өвөө Ким Ир Сений хамгийн дотны найз байгаад одоо партизан байсан. Партизан тэгээд эхнэрийнх нь хамгийн дотны найз бишгэлээ Ким Ир Сений хамгийн дотны найз байгаад тэгээд нөгөө нэг бүр одоо маш одоо юу гэдэг дээд юун дээр ингээд та нар санаж байна бид нар социалист системд байх нийгмийн гарал угсаа гэж баймг бичдэг байсан. Ажилчин, малчин, сэхэтин гэж ингэж ийм юунууд бичдэг байсан тийм. Яг үүнтэй адилхан нийгмийн 4 гарал угсаа байдаг. Тэгээ тэрний хамгийн дээд хэсэг нь тусгай одоо зиндаа гэж ярих гарал угсаа тийм. Хилдэг тэр нь юу гэхээр партизануудын гэр бүл буюу одоо Ким Ир Сентэй хамт одоо тэр солонгос улсыг байгуулахад яасан тэр системийг байгуулсан хүмүүс байдаг юм л да. Тэгээ тэр дотор одоо Ким Ир Сентэй хэр ойр дотн байдаг гэдгээр одоо хамгийн хай зэрэглэлд байдаг. Тэгээд яг тэр эхнэр нь тийм хүний одоо юу зээ охин байсан байгаа байхгүй. Тэгэхээр ингээд бүх юм ингээд нэг айгүй тэндээ те хэлбэг хангалуун өгөгдсөн ийм байсан. Тэгээд тэд нар ингээд солонгост ирсэн оргоод ингээд бүр тэгээ түүнийг дагаад ер нь маш олон элчинтэй дипломат ажилтнууд Тэйонхүү гэдэг байхгүй. Тэгээд тэр хүнийг дагаад ингээд маш олон хүмүүс ирсэн. Тэгээд тэр нөлөөлсөн зүйл нь бас юу байсан бэхээр солонгосын их хурлын гишүүн болсон байхгүй. Их хурлын гишүүн тэгээд их хурлын гишүүн болонгууд л нөгөө зарим хүмүүст ингээд хойд солонгос ч нэг мэдээлэл байгуулахаар юм худал мэдээлэл аягүй тартдаг очин готлон шорон морон байдаг тамалтай мамалтай байцаадаг энэ төр гэдэг ингэсэн байсан. Гэтэл нөгөө мэдээлэлээр дамжуулаад юунд очсон байгаа байхгүй.
Солонгосоос дөрвөж ирсэн те зутаж ирсэн хүн хөрлөн гишүүн болсон. Өмнө Солонгосын хөрлөн гишүүн болсон гэдэг нь бас маш олон одоо дипломат ажилтнуудад нөлөөлсөн. Тэгээд миний мэдхээр зас Кубын элчин сайд нь оргосон нэг нь ханах айгүй мундаг. Тэгээ бүр яг Ким Ир Сен, Ким Чан Ир, Ким Ир Сен биш, Ким Чан Ирийн орчуулгын тэр хийдэг байсан. Одоо тэр Кубын элчин сайд, Вьетнамын элчин сайдчлууд ингээд хэд элчин сайдууд шууд оргож ирсэн байхгүй юм. За ийм хүмүүс нэгэ тэр хүн гоё эзэнд итгэсэн. Тэгээд итгээд тэгээд өчигдөр тэр ярьж байгаа зүйл дотор нь ингэж ийм зүйлийг хэлсэн. Цэг зураас дөрвөлжин гэсэн ийм юугаар ингэж ярьсан байхгүй. За Ким Ир Сений үед ерөөсөө тэ цэг төдий байсан итгэл гэдэг. Тэр нь юу гэхээр хүн өөрөө бүр гэр бүлтэй ч хэлэхгүй зөвхөн дотроо залбирдаг. Тэгээд хожим хэн хүүхдүүд ингээд ярьдаг те. Манай ээж ингээ хоолныхоо дандаа нүдэн хайдаг байсан. Тэгээ манай ээж заримдаа ингээд нүдэн ханаас суучаад ам нь өдлөөд идэг байсан гэд. Ингээд тэр нөгөө нэг дараа нь гэр бүлд нөлөөлдөг. Гэр бүлд зөвхөн гэр бүл дотроо гэр бүлдээ нөлөөлөө тэр нь зураас болж гэс. Нэг жижигхэн цэг ингээд итгэлийн төдий жоохон нэг гिचийн үрний төдий те жоохон цэг байсан бол тэр нь ингээд зураас болоод яг одоо гэр бүл дотроо болж эхэлсэн. Ингээд эхний Ким Ир Сений үед юм байсан бол Ким Чан Ирийн үед ийм зураас болж эхэлсэн. Хүмүүс итгэлээ нуудаг те барин алуулна улс төрийн шоронд орно хэлээч гэсэн. Тэгээд нөгөө нийгмийн дөрөв давхархын хамгийн доод давхарт нь улс төрийн гэмт хэрэгтнүүд шашны шашин шүтгчэд гэсэн байгаа байхгүй юу? Шашин шүтгчэд буюу Христэд итгэдэг хүмүүс. Гэхдээ ялгаагүй бас бүүмэрийг барьж хордог гэсэн буддад итгэдэг хүнийг харж ерөөсөө шашингүй байх ёстой. Систем чинь тийм зүйлийг заадаг шүү дээ. Дээд сургуульд ороод одоо би багшийн дээдэд ороод хамгийн анхны хичээл шашин бол бүх ард түмнийг мохруулж хар тамхи муу ингээд шашингүй үзлээ атеизм гэсэн хичээл орж ирсэн байхгүй шашингүй үзлийн тухай хичээлүүд орж ирсэн. За тэгвэл ийм зүйлийг ингэжсэн. Гэтэл Ким Жон Уны үед яасан гэхээр нөгөөх нь бүр ийм дөрүүлчин болж томорсон. Тэгээ тэр нь юу гэхээр нөгөө цэгээс зураас зөвхөн хувь хүнээс гэр бүлээс орчин тойрныхаа хүмүүст нөлөөсөн гинэ. Нөлөөлөд тэгээд бүр ингээд сонсон чи ингээд би бүр чанга гэсэн ингээд бүр сэтгэл айгу юу гэмдэ өвдсөн ч юм уу те. Одоо би бас ингээд сүлээд бас цуглаанд ингээд лесний өдрийг ариунаар сахих тухай ингээд хүмүүстэй хэлээд тэгээд цуглаандаа ирээ энэ зүйлийг хэлж байгаа те. Гэтэл боддоо мөргөл өргөж байгаа гэдэг байдлаас болоод шоронд орно. Бүр 3 үеэр бүр нагц магц авах мавх тийм ютан ингээд шоронд хорно. Хизээч гарахааргүйгээр шоронд хорно. Гэхдээ хойд Солонгост одоо маш олон мөргөлүүд явагдаж байгаа гэж. Тэгээд тэр хүүгээд одоо элчин сайд юу хэлсэн гэхээр сэргэлт хойд Солонгосоос эхэлнэ. Сэргэлттэй 1907 онд хойд Солонгос Пьянанд гэсэн шиг сэргэлт хойд Солонгосоос эхэлнэ. Тэр хэцүү нөхцөл донд те өнөөдөр ч гэсэн Солонгост ингээл цуглаандаа ирээ цуглаан тэ эсний өдөр хамтдаа мөрөглөө өргөе гэл ингээд ахад ирэхгүй байгаа. Гэтэл хүмүүстэй илүү хай тухтай болсон. Онлайнаар орчих. Тэгээ зүүмээр орчих. Тэгчээ гэл. Эсвэл гэртээгээ ойрхон. Машины гаражтай цуглаанд очин гэдэг юм. Олон хүмүүсийн дунд байвал бизнест маань хэрэгтэй ч гэдэг юм. Тиймэрхүү юугаар хүмүүс хэлдэг. Гэтэл юу ч хэлсэн юм. Тэнд амнасаа алдна гэж бодож байгаа ч гэсэн чимээг өгнөр тэ нууцаар нэгнийндээ цуглаад мөргөл өргөж байгаа. Хүн тэтгэлүүд маш их болсон гэж байгаа. Тэгээд тэр их болсныг бид нэр юугаар мэдж байгаа вэ гэснээр тэгвэл сүүлийн үед нэг хойд Солонгосоос орж ирэх хүмүүс аягүй цөөрцөн шүү дээ. Орж ирэх хүмүүс цөөрөн гутал чинь нөгөө тэрийг ингээд юу яаж чадахгүй болчихж байгаа шүү дээ. Юуко орж ирэх хүмүүс цөөхөн болцсон одоо мэдэх боломж бага болсон те. Гэтэл орж ирсэн хүмүүс бол бас хэлдэг те. Тэр дунд бүр итгэгчээд ирээ ороод ирдэг. Тэгм готлоо итгэлээ сахин хамгаалж исэн гэж ярьдаг. Хамгийн тод мэдэж болох арга нь юу байсан бэ гэхээр зөвхөн Хамбандуу гэж нэг аймаг байдаг байхгүй юу? Одоо дуу гэхээр аймаг байхгүй. Тэгээ нэг аймгийн нөгөө нэг намын суртал ухуулгын газраас нь 12 ийм видео одоо бичлэг гаргасан гэнэ. Одоо кино маяг юм да гаргасан байгаа байхгүй видео. Тэгээ тэр 12 юу нэхэр дандаа нөгөө итгэлийн амьдралаар амьдраад хүмүүс сайн мэдээ тараагаад цуглаан байгуулсан хүмүүсийн тухай байгаа байхгүй. Бүр 12. Тэгээ тэр нь юу гэхээр яагаад тэрийг яаж тэр маш их байгаа учраас нөгөө
хүмүүстэй те ингээд ингэх юм бол энэ төгсгөлт ингээд шорон орондоор өхөн гэдгийг харуулах гэж те айлах гэж үзэл сурталаар хийж байгаа байхгүй. Тэгээ тэрийг харж байгаа нөгөө өмнөд Солонгосоос хүмүүс итгэлийн хүмүүс маш их болж байгаа юм байна гэж харж байгаа байхгүй. Хэрвээ цөөхөн байсан бол зориуд тэрийг ингэж ярихгүй штэ. Ярихгүй. За тэгээд өчигдөр айгуу гоё нөгөө бид нэр яг хойд Солонгосын төлөө залбиралт нь миний завхлаж гараа би дэвтрээ харах. Миний олж авсан зүйлүүд дундаас юусэнх нэгдүгээр бас нөгөө ингэдэг нөгөө Библи айгүйх оруулт юм байл л да. Тэг хятадаас ингээд нөгөө солонгос хэлтэй Библи оруулдаг. Тэгээ юу гэж хэлсэн бэ гэхээр хойд Солонгос нөгөө өмнөд Солонгос хоёрын хиллэг мэлэг нь өөр штэ. Тэгээ тэгэн гутал хойд Солонгос хүмүүст ойлгох гэд амархан Библи хэрэгтэй гэж байгаа байхгүй. Тийм Библи хэрэгтэй байна. Тэгээд бас нэг зүйл нь ер нь бол бид хойд Солонгос нэгдэн гэж итгэж байгаа. Тэгээд хойд Солонгос нэгдэх юм бол маш их хүчирхийллүүд бий болох болно. Яагаад гэвэл хүмүүс нөгөө нэг айгүй удаа хугацаанд ингээд дарагдцсан, ядсан тэгээд одоо нэг би энийгээ матцсан, тэ матаа шоронд оруулсан, үзэн ядцсан ийм зүйл үзэндээ байгаа. Тэр зүйл басах юм бол айгүй амар болно. Тэгээд хэдийгээр нөгөө нэгдэхгүйсэн ч гэсэн тэр зүйл өнөөдөр ч гэсэн ингээд хүмүүсийн нэг олон жилийн дарагдсан тэр байдлаас болоод уур хилэн айгүйх гарч ирж байгаа. Тэгээд энэ зүйлийн төлөө залбираараа тэгээд айгүй сонирхолтой энэ хүн болохоор бүр нөгөө багтаа ингээд аав нь бас айгүй том хүмүүс байсан. Тэгээд бүр багтаа ингээд бүр тусгай сургуульд сурдаг. Тэгээд тэр хүүхдүүд зөвхөн костюм өмсдөг, юм өмсдөг. Одоо зангим ингээд зөдөг хүмүүс ингээд шууд хараад юу яадаг гэсэн гэж байгаа байхгүй. Энэ бол том болоод аягүй том одоо тий намын ажилтан дарга болох хүүхэд байна гэж ингэж хардаг. Тэгээд тэр үед ингээ бусад ард түмнээсээ нуугаад тэгээд яг Английн BBC-гийн нэг ийм ном байлдаг өчигдөр үзүүлжсэн. Ийм номоор бүр багаас ингэж англи хэлний тэр заагаад бүр тэг унган англи хэлтэй хойд Солонгост ч тэ унган англи хэлтэй болж малжсэн. Тэгээд нэг элчин болоод тэгээд тэр хүн маш боловсралтай ер нь аюу мэдлэгтэй тийм хүн байхгүй юу? Тэгсэн чинь тэр хүн аюул сонирхолтой гэж Солонгост ирсэн чинь 1 сарын дотор одоо пасторууд л хамгийн түрүүлж зорж ирж уулзсан гинэ. Пасторууд зорж ирж уулзаал тэгэл Библи өгөөл ингээл яваадсан. 1 сарын дотор 20 Библитэй болж ирсэн гинэ. 20 Библитэй. Тэгээд би хэдийгээр ингээд маш их юм уншдаг боловсрсан гэж өөрийгөө мэдлэгтэй гэж боддог боловч би Библи уншид үнэхээр ойлгохгүйсэн. Үнэхээр ойлгож чадахгүйсэн. Би бүр гайхаж яаж энэ номыг энэ хүмүүс надад өгөөд энийг би ойлгохгүй. Эднэр өөрсдөө ойлгодог юм багтаа гэж тэгж боддог байсан гэж байгаа байхгүй. Тэгсэн чинь аюул сонирхолтой нэг уулзалтан дээр Солонгосод уулзчихсан чинь ингээд нөгөө та итгэж гэдгсэн чинь би тэр номыг уншаад ойлгохгүй юм чи би яаж итгэх юм бэ гэдгсэн чинь нэг залуу гэсэн би тэнд ганц хойд Солонгос залуу бүхэн залуу би танд ганцхан зүйл хэлье та би тэнд нэг библиуг та тэрэл нэг өстой дуслан л уншчих тэгэл та эзэн гэдэг чинь гэсэн чинь хүүхдийн библи өгсөн гинэ. Үгүй хэвэн сонирхолтой хүүхдээ би бүр энийг сонсогч вау нэр ямар сонирхолтой бидний боддгоос өөртөө хүүхдийн библи ингээд өгсөн. Тэгээд би ингээд зураг мурагтай тэгээд үгэн чайг амарх юмсан хүүхдийн библийг би яг уншаад дуусах үед бурхан итгэх ёстой байсан бэ. Би буруу зүйлд итгэж явсан байна гэдгийг ойлгосон гэж байгаа байхгүй. За тэгээд өчигдрийн хувьд бид нэр ингээд энэ зүйлүүдийг би энийг яагаад ярьсан бэлээ. Тэгээд ямар ч байсан өчигдөр би энэ нөгөө нэг юг харахтаа бид нар өнөөдөр өөрсдөө ингээд нүүл үлдэж гэн гэж бодохгүй бид нар өөрсдөө тийм байна юм байна гэж бүтээсээ өдөр цуглаан завгүй тэгж ингэж чинь эсвэл тэр байгаа учраас тэр тамаадлсан учраас явахгүй ярихгүй гэл ингээд нэг юм болоод байдаг гэтэл та нар хардаа амнасаа алдна гэдгийг мэдсээр байж дөнгөж цэг төдий байсан тэр зүйл зураас болоо тэгээ өнөөдөр маш олон хүмүүс эзэнд итгэдэг болсон гэж байгаа. Хойд Солонгост л эзэнд итгэдэг хүмүүс их байгаа. Тэгээ бүр тэр амнасаа алдахгүйгээр тэдний итгэл бол амиа золиослж байгаа итгэлээ гэж байгаа байхгүй юу? Амиа золиослж байгаа итгэл. Өнөөдөр бидний итгэл амиа золиослж байгаа итгэл биш шүү дээ. Тийм үү? Бид нар өнөөдөр амиа золиослох хэмжээгээр бид нар хавчигдаа шахагдаа тийгээгүй гэтэл юу гэж амиа золиослох хэмжээний энэ итгэлийг хойд Солонгос хүмүүс яж байна. Ямар гахалтай ямар гахалтай. Тэгээ тэд яг бурхны өмнө яг ямар байхсаа тэдний хувьд хэлсэн зүйл нь вэхээр тэдний хувьд нөгөө эзний өдөр цуглахгүй байх нь нүгэл гэж боддог. Нэгдүгээрт, хоёрдугаарт эзний өдөр цуглахгүй
байвал хүчээ алднаа гэж үздэг. Хамтдаа бай залбирчаас бид нэр илүү хүчтэй болно. Тэгээд нуугаад яаж игээд ингээд яадаг. Тэр миний хажууд өчигдөр хойд солонгосны гэр бүл суусан. Эхнэр нөхөр хоёр. Тэгээд аюу өрхөн тэдний амьдралыг сонсоод яаж аргаж ирсэн мэснийг сонсоод тэгээд тэгсэн чинь хоёулаа нөгөө яг 9-ийн тухай бүр мэдгүй ч гэсэн нэг эмээ ингэж ярьсан гэдэг. Нөгөө нэг ингээл нууцаар нөгөө хятадас ингээ бараа зүдрэсэн мэл тэгсэн чинь дандаа баригдаал дандаа хураагдаал хийсэн гэдэг. Тэгсэн чинь нэг эмээ ингэж хэлсэн гэдэг. Би чамд нэг юм зааж өгье чи энийг л ингээд жуяа гэл хизээ ингээд залбираараа гэдэг чи ингээд ямар нэг хэцүү зүйл болох үед чи ингээд тэгэж өгөөч ингээд яг л тэр чухал зүйлээ хэлээд хамгийн гол нь чи төгсөлд нь Есүсийн нэрээр залбирлаа амин гэж хэлээр тэгээ бүр тэгж ихээр залбирч чадахгүй зүгээр эзэн л гэдэг байгаараа эзэн минь тусаараа эзэн минь л гэж залбираад байгаараа гэсэн гэдэг. Тэгээд тэр нөгөө бараа ингээд зөөсөн чи сүлд ингээд бүр ерөөс ингээд нөгөө шалхаа бэлцгэс бүр ингээд эзэн бүр хүниймсийн нүдийг хаадаг юм байна гэхэд тэгэхэд ойлгосон гэл тэгээд бараа яхад ерөөсөө нууц мүц бараа байсан гэсэн тэгж амар нэг ч мэгчгүй заримдаа шууд ингээд бүр хараагүй юм шиг хажуухан гараал явчихсан зүгээр ингээд бүр ингээд хараад зогсож байгаа юм шиг хараад ингээд хараатаа чигээр ингээд өнгөрөөд байсан тэр гэж байгаа байхгүй юу. Тэгээ нөгөө өөрсөд их нэртэй тэрийг хэлсэн. Тэгээд хоёулаа нөгөө тэндээс оргож гарахтаа ерөөсөө залбирал явуулсан гэж. Эзэн минь жуяа гэл салгачаа ташгирдаг штэ. Тэгээд жуяа гэл ингээд залбирал. Тэгээд ингээд гарч ирсэн. Тэгээд тэрний дунд нэг удаа нөгөө юу яасан гэж байгаа. Тэр залуу нөгөө түмэн гол гэж байдаг аахгүй. Тэр голоор гарч байхдаа чивсэн гинэ живээд тэгээд урсаж явж байхдаа ингээд нүдэн анаа тэгтээ амар хөөрхөн зай би бүр тэрээс сонсон ихнэр нөөсөө өөрхөн байхгүй гэсэн чи ингэж байгаа. Хоёул нэг жижигхэн хоёр жижигхэн битэй. Тэгсэн чи ингэж байгаа байхгүй. Би ингээл нүдэн анаал за ингээл сайх ихнэрээ ахиж харахгүй юм байна да гэж бодсон гэдэг байгаа байхгүй. Аав ээжгүй юм байл л дээ. Тэгээ би одоо ингээл би дахиж сайх ихнэрээ ингээ одоо солонгос үгээр би ингээл үзэсгэлэнтэй ихнэрээ дахиж харахгүй ингээл дуусч байгаа юм байна. Ингээл хүн чи ингээл хүчтэй юм байна штэ гэж ингээ бодоо хурсж яснаа жуё гэдгсэн чинь тэгээд нүдэн нисэн чинь дээрээс нэг бургас ингээд тонгоц мэсэн тэр бургаснаас зураад тэгээ гарч ирсэн гэж ярьжсэн байхгүй. Та нар боддоо зарим хүмүүс одоо жишээлбэл хойд солонгос тийм хүнд хэцүү нөхцөлд бол эзний өдөр цуглахгүй байх нь нүгэл гэж боддог биш үү? Би энд тухай ярих гэсэн яг юм. Тэрийг тэ бурхны өмнө үлдэж гин гэж боддог биш үү? Бүр амиа зориулсан амьдралаа. Гэтэл өнөөдөр бүх боломж нь байхад яг л өөртөө төв нийцүүлэх гэл тийм одоо би ийм үедээ сэтгэл санаа сайхан бол цэглаанд явдаг ч гэдэг юм уу те завтаа бол явдаг ч гэдэг юм уу ийм зүйлийг яаж байгаа зүйлүүд байна. Зөвхөн цэглаанд явах биш олон зүйлийг те нүгэл үлдчихэж байгаа. Ялангуяа өнөөдөр бид нар Йосеф амьдралтай харах юм бол одоо бэлгийн амьдралтай холбоотой те нүгэл үлдчихэж байгаа ийм зүйл байгаа. Ийм байна. Тэгээд янз бүрийн сорилт төлөвл юу бид нарт те одоо сорилт зовлон уруу татлагууд бол байнга ирдэг. Тэгээд хамгийн гол нь бид нөхцөл байдлыг харах биш тийм үү? Нөхцөл байдлыг бид ямар шийдвэр гаргах вэ гэдэг нь аюул чухал. Тэгээ ямарваа нэгэн зүйлийг бид энэ нүгэл байна гэж үзвэл энийг бид одоо тэг хүмүүс хараагүй юм чинь нүгэл биш гэж бодох биш харах. Хамгийн гол нь бурхны өмнө нүгэл үлднэ гэдгийг харах хэрэгтэй. За ер нь ингээ Йосефийг харах юм бол айгүй өрөвдмөрс ингээ хувцаснаас болол асуудал үүсээд байдаг тийм. Урд нь хувцснаас олоод ах нар нь үзээ ядчихсан бол тэгэд Йосефийн амьдралыг та ингээ сүрүүлээд тэд нар юу худал түүхмөх авдаа ярьсан бол өнөөдөр хувцас болохоор ингээ худал нотлогоо болж байгаа. Тэгтээ нэг Библиэр хувцас аягүй чухал гэдэг чинь бид нар эндээс нэг зүйлийг харахтаа эзэн түнтэй хамт явдаг угаага. Эзэн түнтэй хамт байхад түүний байрлал нь өөрчлөгдсөн. Монголд Солонгостой хөдөөвэ хотод бай тээ. Тэгтэл түүний бурхны оршихуул өөрчлөгдөв. Бурхны оршихуул тэр газар байсаар байсан тийм үү? Тэр газар байсаар байсан. За тэгээд бид нэр дахиад хэлээ. Амжилтын тодорхойлт гэдэг бол ямар нэгэн нөхцөл байдал биш. Ямар байр суурьнд очсон, ямар эд хөрөнгөтэй болсон, ямар эрх мэдэлтэй болсон, ямар албан тушаалтай болсон гэдэг бол амжилт юусоо биш. Харин юу? Бурхантай хамт байх. Бид нар өнөөдөр харж байгаа шүү дээ. Аюу мундаг том ажил хийгээл сургууль соёлын төгсөл олон жил хийгээл тэгжсэн л дарга маргуулснаа тэгснэ авилгал авснаа шоронд орчиж байгаа хүмүүс биш шүү дээ. Энэ бол амжилт биш байгаа байхгүй. Тэг өнгөрсөн жилүүд нь амжилттай юм шиг харагдсан боловч төгсгөл нь амжилт биш байгаа тийм үү? За тэгээд тэгэхээр амжилт гэдэг бид дэлхийн хэмжээр бол эд хөрөнгө байдаг. Амжилт гэдэг хүний эдэлж хэрэгжилж байгаа зүйлүүд дэлхийн хэмжээрээр тийм. Амжилт гэдэг бол эрх мэдэл, албан тушаал тийм ийм зүйл гэдэг бол харин эзний хүмүүсийн хувьд бурхантай хамт байх юм бол амжилт.
гэсэн. Та юмтай байх, юмгүй байх хамааралгүйгээ, та хөдөө байх, хотод байх, гадаад байх хамааралгүйгээ бурхантай хамт байх юм бол. За тэгээд нүглийн хувьд бол энэ дээр аягүй чухал зүйлийг хэлсэн байгаа. Нүгэл гэдэг бол хүний эсрэг биш, харин бурхны өмнө үлдэгддэг зүйлгээ гэдэг. За тэгээд би сорилтонд орсон. Тэгээ урд нь ингээ тэр нүхэн таягдчихсан бол одоо шорон таягдчихаа. Тэгэхээр тэр бүх сорилтууд юу гэхээр Йосепийн хувьд бол бурхан түүнийг илүү хожим хонтой агуу хүн болгох тэгээ юуны Египтийн захирагч болгох бэлтгэлийг хийж байна гэсэн үг тийм үү. Тэгээд ивэл бол үргэлж тасардаггүй. Тэг бид нар л өөрсдөө бурханы тэр гараас тавиал өөрсдөө явах гэдэг болохоос ивэл бол тасардаггүй тэр гэртчээ шоронд ч. Тэгээд Солонгос ийм дуу гэдэг чинь ордонд ч орцсонд ч байгаа. Бурханы ивэлийн тухай ийм дуу гэдэг тийм. Ийм байна. За тэгэхээр Йосепийн түүх бидэнд юу зааж байгаа те бидний хувьд те орчин чухал биш ээ, хаана байгаа нь чухал биш, харин бидэнд бурхны оршихуй, бидний байгаа газар бурхны оршихуй байх нь чухлаа. Тэгээд бидний хувьд нэр хүнд чухал биш ээ, нэр хүнд чухал биш тийм үү? Бидний хувьд ариун байдал чухлаа. Тэгээд бидний хувьд те өөрийнхөө хүсэл зорилгоор те шунал югаар амьдрах эрх чөлөө чухал биш, харин бид бурхантай хамт байх нь чухал юм а. Тэгээд өнөөдрийн дэлгүүр үг нь эзэн Йосептэй хамт байв. Тэгээ эзний нэрээр ерөөж нь бурхан тантай хамт байх болтугай. Тэгээ бүгдээр бурханы оршихыг улам илүү мэдэрсэн байя. За та юу ойлгов, юуг мэдрв, юуг амьдралдаа хэрэгжүүлэх вэ? Юу ойлгов, юу мэдрв. За өнөөдөр бид нэр Доминика улсын төлөө залбирна. Доминика улс болохоор Карибын тэнгист байдаг. За Карибын тэнгис гэхээр одоо шууд мэдчихэж байгаа те хойд өмнөд Солонгос. Хойд өмнөд Америкийн юм байдаг. За тэгээд 91.8 Христ итгэл, Евангелийн итгэгчид 16.8% сайн мэдээ хүрээгүй бол 1% гэсэн байна. Маш өндөр хувьтай байгаа. За хамтдаа залбирая. Эзэн минь таны оршихуйг улам илүү мэдрэхийг хүсэж байна. Таны оршихуй дотор үргэлж алхахыг хүсэж байна. Эзэн та өөрийн ариун сүнсээр биднийг удирдаарай. Та биднийг үргэлж өөрийнхөө дотор барьж байгуул, шинчилж. Эзэн минь үнэхээр бид ямар ч бурхан таны өмнө нүгэл үлдэхээс имэж нүглээс зугтаж амьдрахад эзэн бидний удирдаарай. Бид яг Йосеп шиг баймаар байна. Бид хайрсан газар бурханы оршихуйг мэдэрч бурханы оршихуй дотор байж тэгээд бидний явсан газар бидний орчин тойрны хүмүүс бас биднэраа дамжуулан өрөөгддөг байхаар эзэн та удирдан та өрөөж та хамт хийж өгөөрэй. Тэгээд энэ өдрийн үгийн төлөө үнэхээр баярлалаа эзэн минь. Тэгээд бид итгэлээ улам илүү баттай сахиж өнөөдөр бидэнд амнасаа золиослох хэмжээний итгэлийн амьдрал өгөгдөөгүй байхад бид жижиг зүйлээр соригдсон хуруу тагтагдан унах биш, харин бид эзнээс улам илүү зурч амьдрахад туслаарай. Тэгээд эзэн минь бид яг одоо Доминика улсын төлөө залбирч байна. Эзэн минь сүүлийн жилүүдэд католик шашныг идэвхтэй шүтгчдийн доор сууж шашин шүтлэгийн зөвхөн нэр төдий болж байгааг бид харж байгаа. Католик шашныг баримтласаар байгаа бол сүмээс хүндэрсэн хүмүүсийн зүрх сэтгэлд ариун сүн сайн мэдээний үннийг арчхын төлөө бид залбирч байна. Тэгээд эзэн католик шашнаас хүмүүс эргэх болтугай, эзэн Иесус Христтэй тэр бичлэн хувьчлан уулзах болтугай. Эзэн минь Доминикагийн зүүн хойд ирэх тусгаарлагдсан нөөц газарт амьдардаг Карибын индианчуудын төлөө бид Карибын индианчуудын төлөө залбирч байна. Тэд бол колоничлалын цагаачлалын давлгаанаас амьд үлдсэн Карибын тэнгисийн хамгийн сүүлчийн уугуул ирэх тийм тэднийг тэр уугуул байдал дотор сайхан хамгаалж өгөөрэй эзэн. Тэдний ихэнх нэр уугуул иргэдийн ихэнх нь нэр төдий Христ итгэгчид боловч маш цөөхөн хүн Христийг идэвхтэй дагж байна. Тэгээ нийгмийн халамж дэмжлэг дутмаг байгаа эдгээр хүмүүс өөрсдийн жинхэнэ төр төрх амьдралын утга учир дүүрэн байдлыг Иесус Христээс олж авах болтугай гэж бид залбирч байна. Тэгэд эзэн минь энэ арлын хүмбэрийн зүрх сэтгэл таны сайн мэдээ амьд байх болтугай. Бид Иесус Христийн нэрээр бид Доминика улсыг өрөөж байна. Бид Иесус Христийн нэрээр бид Израилийг өрөөж байна. Эзэн минь Израиль үнэхээр бурхны дотор өөрчлөгдөн шинжлэгдэх болтугай. Бид Иесус Христийн нэрээр бид хойд Солонгосын төлөө залбирч байна. Эзэн минь хойд Солонгос өнөөдөр маш хаалттай байгаа. Тэр нөхцөл донд эзэн тийшээ орж байгаа Библи сонсох хэлбэрээр бас тэдний ойлгох үг хэллэгтэй байхаар тэдний Библи тэднээс хамгийн сайн ойлгомжтой Библийг оруулж өгөөрэй. Тэгээ өнөөдөр эзний өдрийг ариунаар сахиж байгаа тэр амьд насаа золиослон байж, зориулан байж, амьнаас алтгаас айлгүйгээр итгэлийн амьдралаа хүндэтгэл мөрөглөө үнэхээр сахин байгаа итгэлийн тэр хойд Солонгос ах ич дүүсийг та хамгаалаараа. Тэгэд үнэхээр хойд Солонгосоос сэргэлт ирэх болтугай, өөрчлөгдөх болтугай. Тэгээд энэ ард түмэн
Бурхны өмнө үнэхээр танд хүндэтгэлийг мөрөглийг чөлөөтэйгээр гараа өргөн сэтгэл мөрөглийг өргөх тэр л өдрүүд нь хурдан ирэх болтугай. Бид Иесус Христийн нэрээр бид хойд солонгосыг өрөөж байна. Бид Иесус Христийн нэрээр бид Афганистаныг өрөөж байна. Бид Иесус Христийн нэрээр бид Монголыг өрөөж байна. Энэ өдрийн бидний бүхий л хүний бүрийн чуулгануудыг өрөөж байна. Үгийг дамжуулах пасторууд, Магдалины үдирдэгч нар, Магдалины баг, хүүхдийн цуглааны багш нар, үйлчлэлийн багийнхан дээр эзний ариун сүнсний үдирдэмж байх болтугай. Бидний чуулган болгон дээр эзний оршихуй дүүрэн байх болтугай. Тэгээ чуулган болгон дээр сэргэлт ирэх болтугай. Эзээ өнөөдөр үнэхээр Монгол Христ итгэгчид энэ итгэлийн сайхан амар тайван байдалтай дасан зохицож залхуу суух биш, харин үнэхээр сайн мэдээний төлөө гал халуун байхад эзэн тав дээр дараа. Бид Иесус Христийн нэрээр энэ өдрийн хүндэтгэл мөрлөө танд өргөж байна. Иесусийн нэрээр залбирлаа. Амен. За тунхаглах ишлээ. Аяа эзэн та ерөөлдөө зарилгуудаа надад заагаж таны амнаас гарсан бүх тогтоолыг уруулаараа би тунхагласан. Би бүх баяслагтай адил таны зарчмуудын замд баястай. Би заавар журмыг тань бясалгаж таны замуудыг хэрэгцүүлэх болно. Би таны зарилгуудад баярлана. Би таны үгийг мартахгүй. Дуулал 119-ийн 12-оос 16. Амин. За цээжлэх ишлэл. Юунаас жилүүгээр зүрхээ хамгаал амийн булгуу тэндээс ундран гардаг юм аа. Сургаалт үгс 4-ийн 23. Амин. Эзэн өөх болтугай. За өнөөдөр тэгээд цуглаанда баяр хөөртөө, урам зоригтоо очоод сайхан үйлчлээрээ. За тэгээд Доминика улсын юу юм бэ? Тэгээд бас амьдралын юу бас айгу хэцүү гэсэн байсан. За мэдээч эрэг хөгжсөн гой хэсэг тэр газрууд байгаа ч гэсэн хүнд хэцүү амьдралтай маш олон хүмүүс байгаа. Тэгээд эзэн тэдэнд хүрэх болтугай. За эзэн ивэг өдөр бөгөөд өнлөг эрэг бөгөөд талархалтай байгаарай. Эзэн ивэ баяр та.